амаал хоригдож байсан тохиолдол байхгүй гинэ. Одоогоос 27 жилийн өмнө баруун аймагуудад зуны дундсард зас орж хүүтэрч байсан ч хохирол энэ удаагийнхаас бага байсан байна. Үчи мэдээ бизнес мэдээгээр үргэлжилж байна. Барилгын зах зээлд Монголд хөгжихийн хэрээр барилгын түүхийд эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам өсөж байна. Ашиг олохын тулд аль болох хямдхан материал сонгох тохиолдол элбэг байдаг нь барилгын чанарт сөргөөр нөлөөлсгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэгвэл Монголд бүрэн автомат тоног төхөөрөмжтэй сайн чанарын бетон зурмаг үйлдвэрлэх шинэ үйлдвэр нээлттэй хийлээ. Өдөрт таны харж байгаа нь үйлдвэр Ermicon бетон зурмгийн үйлдвэр. Техник тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн өндөр бүтээмжтэй, үйлдвэрийн хувьд цагт 150 м3 4-5 төрлийн зурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Бүгд найрамдах Солонгос улсын бүрэн автомат ажиллагаатай үйлдвэр болон зурмаг тээвэрлэх миксерүүд бусад тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогджээ. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажилуулж бетон зурмгийг үйлдвэрлэхэд шат хамжлага бүр дээр нь хүн зогсоох шаардлагагүй гинэ. Бүгд компьютерийн сүлжээнд холбогдсон учраас технологийн бүх дамжлага үйлдвэрлэлд явагдаж байгаа бүх үеийн процесс компьютерийн хяналтын экран дээр маш нарын үзүүлэлтээр гарч ирдэг байна. Хэрвээ доголдол илэрвэл автоматар үйлдвэрлэлийг зогсоодог гинэ. Тиймээс нарийн хяналтандаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн чанарын өндөр түвшинд байна гэдгийг хэлж байгаамаа. Үйлдвэр бол бүрэн үйл ажиллагаагаа цогцолж чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд үйлдвэрийн дэргэд бол автопарк 50-д машины технологийн зориулалттай 50-д машин үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дотор нь бол бетон зургаа зөөгч машин, хайр гэлсээ зөөгч машин, цементээ зөөгч машин, мөн 32-оос 46 метрийн өндөртэй барилгын талбайд барилгын өндөрт бол бетон зурмгийг шахаж нийлүүлэхдээ памп гэсэн тусгай зориулалттай машинтай. Энэ мэтэр Ermicon бетон зурмгийн үйлдвэр сардаа 25,200 м3, харин барилгын ажлын улиралд жилд 151,200 м3 бетон зурмгаар барилга ухсралт, байгууллагын захиалга, зурагт загснаар өндөр маркийн болон тусгай зориулалттай 4 нэр төрлийн нэмэгдэл бодисны найрлагатай бетон зурмгийг үйлдвэрлэн нийлүүлэх юм а. Бетон зурмгийн чанарт гол нөлөө үзүүлдэг гол зүйл нь орц найрлага, хэдхэн сар болоод ан цав гарч цуурдаг зурмгууд элбэг босын үед үйлдвэрлэхэд дэргэд лаборатори байгуулан бүх түүхийдээ шинжилэн тусгай нэмэлт бодисуудын нэмэгдэлтэйгээр бетон зурмгууд үйлдвэрлэн гаргадгаараа Ermicon үйлдвэр онцлогтой гэж мэргэжилтнүүд хэлж байсан. Ингэж эцсийн бүтээгдэхүүн болж гарч ирсэн зурмгаа технологийн зориулалттай тээврийн хэрэгслэр зөөж хэрэглэгчдээр очих юм а. Сайн чанарын бүтээгдэхүүн зах зээлд ингэж нийлүүлэгдэж байгаа нь барилгын чанарт зүй ёсоор нөлөөлнө. Одоо зөв та бүхэнд уламжлал ёсоор юбилеал 16-17-аас мандэрүүлсэн маргааш шалах үйл явдлын мэдээлэлээс танилцуулъя. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгаа чанартай импорт үзэсгэлэн худалдаа гарах юм байна. Монголын зүүнний өвчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр онцгой байдлын алба бүрийн хэмжээний уран сайхны кино бүтээх болсон талаараа мэдээлэл хийнэ. Вака орон сууцны хохирогчд хэвлэлийн баг хурал зарласан байна. Захирмаа уран сайхны киноны нээлтэн зориулсан хэвлэлийн баг хурал болно. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй юбилеал 16-17-оос лавлаарай. Эрхэм та хэдхэн хормын зар сурчлагын дараа дэлхийд ихний олсон үйл явдлын мэдээллийг анхаар үзнэ. Налгар зүүнний наадмын худалдаа Номи электрониксоос цахилгаан бараанда хямдрал бэлэг бонус бүгдийг өглөө. Бэлгийн бараагаар таныг шагнаж бусдаас илүү хямдруулж бас дээр нь 8% бонусыг нэмж өглөө. Авсан бонусуудаа дахин бараа ухтан ашиглаарай. Хямдрал 5-аас 25% хүрч хэмнэлт хэрэглээнд бэлгээр очих Налгар зүүнний наадмын баярын худалдаа Номи электрониксоос. Бүлэг авто салон. Япон улсын бүх төрлийн суулийн болон ачааны автомашины худалдаа лизинг. Сонгосон хүлгээ хаан хас олон банкны лизингээр аваарай. Цайд захаас баруун зүгт 100 м. Бүлэг авто салон. Чигшүүлэгч эластин үсэлтэнд ханцал чигшүүлж амин дэмээр тэсгэнэ. Тийм шүү, эластин. Ус бол арьс, хамгийн гоёмсог арьс. Эластин, усны косметик. Эластин юм чинь? Та өөрийнхөө усыг эрүүл мэдэх бүрэлдэхүүнтэй байна уу? Тийм. Тэгвэл шалгаад үзье. Хүний ус буржиг шулуун утган шингэн харшаар гээд янз янзын ус олж ердөө энгийн хуурашиж гинцсэн туслаг гэсэн 3 төрөлд амьдлагддаг. Хаг хагдах хэмээх ус хуурсны нэг төрлийн хөнгө өвчлөлт сүүлийн 2 тохиолдолд илт тохиолддогч үүний бусдагч диалектик шинжилгээ ухаан нээлээ. Диалект ус хуурсны тус усны тэнцвэр байдлыг зэрэг хадгалж хагийг өргөс авахыг үгүй хийн. Диалект ширхэх чадгүй эрүүл ус. Юг лавлах 16 17.
Арай минь үзэгчдээ өчигдөр мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээ хүргэж байна. Мир Хосейн Мусави ард иргэдээсээ эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхийг хүссэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн явц шудраг бус болж буруу дүн гаргасан хэмээн Ираны ард иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаа зохион байгуулад байгаа билээ. Эхэндээ энэ жагсаал нь энгийн зөвхөн урай лозон барьж, сонгуулийн санал хураалтын хуудсуудыг дахин тоолохыг хүсэж гарч байсан бол одоо илүү ширүүсэн цус мөргөлдөөн гарч эхэллээ. Жагсаал болмоос амиа алдсан хүн нэгээр тоологдохгүй байна. Цагдаагийн тусгай ажилчид Тегераны гудамж талбайд гарч босовчдыг тараахыг оролдож байгаа нь энэ нь бүрч илүүтэйгээр иргэдийн бухимдлыг хүргэлээ. Зөвхөн сүүлийн нэг өдрийн дотор гэхэд 450 хүн баривчлагдсан байна. Энэ баривчлагдсан хүмүүсийн дунд өмнөх ерөнхийлөгчийн охин байсныг нутгийн хэвлэл мэдээллийн албаныхан онцоллоо. Улс орон тулгамдаад байгаа энэ хүнд байдлын хажуугаар Тегераны эрх баригчид сэтгүүлчдэд хорио цэр тавьсан байна. Тус хотод гараад байгаа эмх замраагүй байдлыг улам бүр өргөн цар хүрээ хамархаас өмнө сэргийлж тараахаас сэрэмжиллээ. Энэ нь телевиз цанаа сэтгүүлчдийг энэ талаар бичиж телевизээр цацахгүй байхыг анхаарууллаа. Тиймээс энэ нутаг сэтгүүлчид ажиллахад бэрх болж байна. Хэрвээ ажил үргээ гүйцэтгэж нууцаар зураг авч байгаа сэтгүүлч баригдах юм бол босовчдтай адил баривчлагдах юм. Харин гадаадын сэтгүүлчдийг нутгаасаа гаргах хүртэл арга хэмжээ авлаа. Иран улсад ийм байдал бий болсонтой холбогдуулан Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгдэл хийжээ. Иранд үүсэж байгаа асуудлын талаар мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама болон Германы канцлер Ангела Меркель нар мэдэгдэл хийж байсан билээ. Бүгд найрамд Хятад ард улсын эдийн засаг тамаглаж байснаас хурдан сэргэж байна гэх мэдээлэлээр дэлхийн зах зээл дээрх нэг баррел газрын тосны үн $70 дээгүүр тогтлоо. Энэ хугацаанд нэг баррел нефт нь 8 сарын турш харагдаагүй хэмжээ буюу $73.23 хүртэл өслөө. Гэвч шинжээчдийн дунд энэхүү өсөлтөнд төр зурах хэсэг талаар маргаан дэгдэж байгаа. Ямар ч тач зарим томоохон байгууллагуудын тооцоолж байгаагаар нефтийн үнэ нь оны сүүлээр $85 болох юм байна. Нью-Йоркийн бирж дээр нэг баррел WTI маркийн тос нь $777 хүртэл өссөн бол бирж хаах мөчид $403 буурч $702 болжээ. Харин Brent тосны үнэ нь Лондонд $204 буурч $19.19 зарагдаж байна. Түүнчлэн алтны үнэс нь $103 буурч унц нь $935.20 боллоо. Харин зэсийн үнэ нь $3.8 буурч $5,020 зарагдаж байна. Анхаарал хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бэлтгэсэн зарим мэдээллийг товчоор хүлээн авч үзнэ үү. Өнгөрсөн бям гарагт Афин хотод хүмүүсийн удаан хүлээж байсан Акрофоли музей үүд халгаа нээжээ. Үүнтэй холбогдуулан Грекийн засгийн газар Англи улсаас Парнефонигийн үнэт эдлийг эх оронд нь буцаан өгөхийг дахин шаардлаа. Уг музейг барихын тулд нийтдээ $180 сая зарцуулжээ. Акрофоли музейн 3 үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд шилэн цонх бетон хан зэрэг нь энэ музейг чимэх зүйл олон байгаа. Мөн эртний үнэт зүйл нь эх орноосоо алдагдсан дурсгалыг энэ музейд тавих болно хэмээн Грекийн соёл урлагийн сайд Анотис Самарас хэлжээ. Аргентин улсын хавцаа 2009 оны эхэнд алга болсон $18 сая үн хүрэх алт мөнгө атсан улс онгоц олдож байна. Уг улс онгоц нь 2 том алт болборлох компаниг байсан бөгөөд Аргентинаас Европ руу явж байхдаа Магелланом иргэдээр шуурганы үеэр сүнсэн байна. Одоогоор улс онгоц олдсон ч 9.5 тонны үнэт зүйлүүд нь байгаа нь мэдэгдэхгүй байна. Одоогоор улс онгоцны сүүсний эдийн хавцаа алт болборлагчийн компани, судлаачид болон даатгалын компани ажилчид хайгуул хийсээр байгаа юм а. Уг алтыг энгийн улс онгоцоор зовж байсан бөгөөд Перугийн бонд дээр зориулалтын тээвэрлэлийн улс онгоц дээр ачих ёстой байжээ. Аргентин улс нь алт экспортын томоохон орнуудын нэг юм а. Италид цаг агаарын таагүй байдал үүсээд байна. Тус нутагт агаарын хэм 35 хэмээс 15 хэм болтлоо буурсан байна. Итали улсад цахилгаан захиж хүчтэй аадар бороо орж хар шуурга дэгдэжээ. Тус нутаг орчимд өдөрт 35 градусын дулаантай байсан ч гинэд тэнгэр бүрхэж 15 хэм хүртэл буурсан байна. Хар шуурганы улмаас хэд хэдэн байшин барилгын дээвэр нурж, тээврийн хэрэгслүүд сүйдсэн байна. Зарим нэг хуучин барилгууд нурж азар хүний амнаас эрсдэг байна. Зууны улирал эхлэж аялал жуулчлалын төвүүд амрагчдаар дүүрэн байсан ч одоо хүл хорио тогтоожээ. Улсын ихэнх нутгаар байгалийн хэцүү үзэгдэл тохиосон тул нийт ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Өчигдөр мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээ хүргэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Хэрвээ та гадаад руу мөнгө гуйлах гэж байгаа бол Хас банкны Western Union үйлчилгээгээр гуйлаарай. Танд Western Union-оор гадаадаас мөнгө ирсэн бол Хас банкны салбаруудаас ирж аваарай. Алдраа бэлтгэн үртэй хөдлөх хүт түүний бүсэлхий 8 см хүртэл өргөсөж нарийсж байдаг. Ийм ч учраас сундаг бүслүүртэй Pampers Active Baby чихийг таны хүүхдийн бие эвтэхнэр сунаж агшдаг болголоо.
Бяцхан үртэй нь хөдөлгөөн ихтэй байсан ч сундаг бүтлүүртэй учраас санаа зовсдоггүй. Шинэ Pampers Active Baby